нийслэлийн засаг даргын захирамж 2020 оны 1-р сарын 2 дугаар А01 2020 оныг нэг хот, нэг стандарт зорилт жил болгон зарлах тухай. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29-2-т заасныг үндэслэн захирамжлах нь 1. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийслэлийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хотын стандарт, норм, дүрм, журам, хэм хэмжээг мөрдүүлж иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2020 оныг нэг хот, нэг стандарт зорилт жил болгон зарласугай. 2. Нэг хот, нэг стандарт зорилт жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсарт ёсоор баталсугай. 3. Нэг хот, нэг стандарт зорилт жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар 2020 оны 1-р сарын 25-ны өдрийн дотор хилэлцүүлэн батлуулахыг ажлын хэсэг бат баясгаланд даалгасугай. 4. Зорилт жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусхан үйл ажиллагаагаа уялдуулан ажилуулахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай. 5. Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг нийслэлийн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд түгээ хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллахыг дүүрэг хороодын засаг дарга нарт үүрэг болгосугай. 6. Нэг хот, нэг стандарт зорилт жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж явц үр дүнг удирдал тутам нийслэлийн засаг даргын зөвлөлийн уралд танилцуулахыг ажлын хэсэг бат баясгалан жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон нийтэд тогтмол мэдээлж сурталчлан ажиллахыг нийслэлийн засаг даргын хамаан газрын хэвлэл мэдээлэлд харилцах хэлц Мөнхбаатарт тус тус үүрэг болгосугай. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирч Амар сайхан. За би хавсралтын танилцуулъя. За ажлын хэсгийн даргаар нийслэлийн засаг даргын бүгдийн бодлогын асуулт хариуцсан 1-р ордогч бат баясгалан. За дэд даргаар хамаан газрын дарга. За ингээ гишүүдэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирчийн ажлын албаны дарга, дүүргүүдийн засаг дарга нар, хамаан газрын болон Улаанбаатар хотын захирчийн ажлын албаны хэлтсийн дарга нар, за агентлагийн дарга нар нийтдээ 30 түвшний бүрэлдэхүүнтэй ийм том ажлын хэсэг байгуулагдсан байгаамаа. За та нар бүгд мэдж байгаа өнгөрсөн оны 11-р сард нийслэлийн хэмжээнд нэг хот, нэг стандарт зөвлөгөөнийг 2 үйлчлэлтэй зохион байгуулсан байгаа. Зөвлөгөө нь манай нийслэлийн дүүргүүдийн хороодын засаг дарга нар, хэсгийн алхагч нар оролцсон. Мөн үүнтэй зэрэгцээд нийслэлийн бүх шатны байгууллагуудын удирд халданд шалтнууд оролцсон. Нийтдээ 2300 орчим хүнтэй оролцсон зөвлөгөө зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр хотын хувьд бидний өдөр тутам дагаж мөрдөх ёстой үндэсний стандартууд, хотын стандартууд, норм, дүрм, журам болон олон улсын стандартуудтай холбоотой ойлголтуудыг зөвлөгөөнд оролцсон иргэдэд өгсөн байгаа. Үндсэндээ хотууд сүүлийн жилүүдэд стандарт, норм, дүрмийг хэвшүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулсан. 2020 оны хувьд бол бид нар олон улсын стандартад нийцүүлсэн дүрм, журмыг нийслэлийн хэмжээнд иргэдийнхээ оролцоотой зохион байгуулахаар энэ зорилт жилийн ажлыг төлөвлөөд явуулж байна. За өнгөрсөн 2019 оны төгсгөлд Улаанбаатар хотын захирчийн ажлын албаны тогтцол ногоон байгууламжийн үйл ажиллагаа олон улсын ISO стандартад нийцсэн батламж гэрчлэгийг авсан байгаа. Яг үүний зэрэгцээ хотын амьдралын бүхий салбарт нийслэлийн хэмжээнд стандартыг мөрдүүлэх гол ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд зорилт жилийн эхний захирамжийг нийслэлийн засаг дарга гаргаад байна. За нэг хот, нэг стандарт зорилт жил болгон зарласантай холбогдуулаад хотын стандарт хүчний аюулгүй байдал хяналт зохицуулалтын газраас одоо нийслэлийн мэрэгжлийн хяналтын газартай хамтраад 2 сарын 1-ний дотор
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламж иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулаад байгаа орчны 379 барилгын гадна талын хашаа хайсыг одоо мэдээлэл төргүүлээд 6 сарын 1-ний дотор энэ үйл ажиллагаа бас одоо бүрэн гүйцэд одоо стандартын дагуу хийгдэх ёстой гэж үзэж байгаа. За бас хоёрдугаарт нь гадна орчны тогтчил буюу хашаа хайс орчны аюулгүй байдалд тавигдах стандартын дагуу бүтээн байгуулалт улсын болон улсын хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад энэ стандартыг мөрдүүлэх ёстой. За гудамж хүүхдийн тоглоомын талбайд мөрдөгдөх стандарт гээд өнөөдөр Монгол улсын хэмжээнд мөрдөгж байгаа стандартууд нь нэлээд хуучирсан байдалтай, дүрс зураг байхгүй, бичиглэл муутай, текстийн хэлбэрээр байж байгаа. Энийг бол бид нар олон улсын түвшинд гаргаад одоо хүүхдийн тоглоомын талбай гэдэг бол яг ийм байдалтай байх юм аа. Тэгээ энийг бол яг энэ бүтээн байгуулалтаар хийж байгаа ажлууд болон зарлагдсан тендерт орж байгаа бүх компаниуд, байгууллагууд яг энэ жишгээр ингэж хийх ёстой. Энийг бид нэр хотын стандарт буюу хотын стандартын гарын авлага гэж энийг ингэж нэрлэж байгаа шүү. Энэ 2019 онд бид нэр 3 ийм тохиомлыг гаргасан. Одоо цаашид энэ онд 22 төрлийн нэр бичгийг бид нар тохиол бичгийг гаргана гэдээ одоо төлөвлөчөд ажиллаж байгаа. Жишээлбэл энэ хүүхдийн тоглоомын талбайнаас гадна бас иж бүрэн гудамж гэж байж байгаа. Иж бүрэн гудамжин дотроо явган хүний зам байна, гэрэлтүүлэг байна, хайс байна, хашаа байна, хашлаг байна гэдэг ингээд иж бүрэн гудамжнаас өөр мэдээж дэд бүтцийн стандартууд бас орж ирж байгаа. Үерийн усны далангийн стандартууд орж ирж байгаа. Ногоон цөөрөнгөд орж ирж байгаа. Их мэдчлэнгийн 22 бичиг баримтан дээр бид нар ажилланаа. Гадна талдаа болоод ихээр хяналт шалгалт нь эхнээсээ ингээд гарсан бичиг баримтуудыг одоо хорооны төвшөнд, дүүргийн төвшөнд, байгууллагуудын төвшөнд мөрдөх ёстой стандарт гэж бас байгаа үйл ажиллагаанд. Тэрийг ч гэсэн нэг талаасаа төрийн байгууллагууд нь адилхан хийгээд ингээд хэвшүүлээд явах юм бол гадна орчинд хийгдэж байгаа энэ стандартууд нь мөрдөгдөөд иргэд эрүүл аюулгүй орчинд бид нар амьдрах юм аа л гэж бид нар ингэж хотын стандартын бичиг баримтыг гаргаж байгаа юм. За стандартыг хэрэгжүүлэх ажил бол зөвхөн одоо аль нэг агентлаг юм уу, эсвэл аль нэг байгууллага, эсвэл нийслэлийн одоо асуудал биш юм байна. Өөрөөр хэлбэл хүний амьдрах орчин сайжирна гэдэг та бидний хүрээлэн буй орчин стандарттай болго наазах нь та бидний хүүхдүүд тоглоход энэ тэнд одоо гар хөлөө шалбалчихгүй байх, хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй байхаас эхлээд амьдарч байгаа орон сууцны одоо шатах гişгүүрээс эхлээд олон зүйл дээр стандарт бол яригдах юм байна гэж ингэж ойлгож болно. За энэ хүрээнд бол стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухлаа. Тэр дундаа иргэдэд мэдээлэл хүргэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо маш чухал юм аа. Тийм учраас би энд хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийгээ бас энэ стандартын жил болгон зарласантай холбоотойгоор стандартыг сурталчлахад олон нийтэд мэдээлэл хүргэхэд иргэдийн мэдээллээр хангахад цаашлаад хэрэгжилтэнд нь хяналт тавих. Өөрөөр хэлэх юм бол стандарттай энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудад хаана ямар зүйл стандартаа алдчих, хаана стандартгүй байна гэдгийг одоо бидэнд мэдээлэх. Мөн төгсгөлд нь бол стандарт зөрчсөн байгууллагуудын мэдээллийг олон нийтэд хүргэх гээд ингээд олон талын одоо бас үүрэг чиглэл бол та бүхний өмнө байна. Тэгэхээр бүгдээрээ одоо нийлээд хамтдаа зүтгээд энэ хотоо нэг стандартаа болгож авъя. Дэлхийн аль ч хотууд бүгдээрээ стандарттай байдаг. Бүх зүйл нь наад зах нь одоо хаяг рекламнаас эхлээд тэгээд хүүхдийн тоглоомын талбай сая бас дурдж байна. Маш олон зүйл стандартгүй зүйл ерөөсөө байхгүй, бүх зүйл стандарттай. Тэгвэл энэ стандартыг хэрэгжүүлэх ийм одоо шийдвэрийг хотын захиргаанаас бол гаргаад энийг ажлын хэсэг байгууллагууд том ажил болгоод явах гэж байна. Энэ ажлыг бүгдээрээ дэмжиж хэвлэл мэдээллийн байгууллагууд маань, сэтгүүлчид маань дэмжиж олон нийтэд сурталчлаад эцэст нь төгсгөлд нь одоо бүгдээрээ нэг 2020 оны төгсгөлөөр ядас хашаа энэ тэндээс хийсээд хүний тархитлагоон дээр унцдаггүй, дээр доороос тоосон унаад зохиод алчдаггүй, тийм ээ. Техник хангамж нь энэ тэнд одоо хүүхдийн дээрээс унцдаггүй, хүүхэд тоглож байхдаа тэр тоглоомынхаа талбай дээр гар хөлөө шалбалцдаггүй ийм стандартыг бүрдүүлье. Бүр цаашлаад одоо энэ нийслэлийн стандарт энэ газраас стандарт юу манай газар чинь хотын стандарт орчны аюулгүй байдлын газраас бол энэ худалдаа авах газартай хамтраад бол одоо шинээр тендерт орж байгаа бүх компаниуд стандартын шаардлага хангасан байх, техникийн хувьд бусад олон зүйлүүдээр хангасан байх асуудлыг бас ярьж байгаа. Ингээд бүгдээрээ төгсгөлд нь нэг стандарттай хотыг зохицлон бүрдүүлэхэд
гар бие оролцоод явъя гэж. Тэгээд тийм ч учраас хотын засаг даргын одоо анхны захирамж өөрөөр хэлбэл энэ оны инхний 01 тооц захирамж бол стандарттай хот зорилтод жил болгон зарласан байна. Энийг хэрэгжүүлъя гэдэг та бүхэндээ одоо уриалах байгаамаа.